Сайн байцгаана уу? Дахин нэгэн шинжилгээр уулзж байгаадаа баяртай байна. Энэ удаагийнхаа бичлэгийг өмнөх удаагийнхаа бичлэгийнхаа 2 дахь дугаарыг болгож оруулъя гэж шийдээд бэлдсэн байна. Тэгэхээр өмнөх удаагийн дугаарынхаа төгсгөл дээрээ би ойроо-ыг танилцуулсан учраас дараагийн дугаартаа ойроо та юу хоёрын ялгааг гаргаж ирвэл сонирхолтой байж магадгүй гэж хэлсэн ясаараа ойроо та юу хоёр. Дээрэс нь мөн гейша гэж хэлдэгтэй. Гейша Майко гэд байгаа. Эднүсийг бүгднгийн ерөнхийд нь ямар ялгаатай юм бэ гэдгийг нь ярьж өгье гэж бодож байна. За тэгэхээр хамгийн эхлээд хэдүүлээ. Ойрон, Таю, Гейша, Майко нарыг бүгднгийн ингээд харьцуулаад харцгаая. Ерөнхийдөө адилхан, заримдаа Япон хүмүүс өөрсдөө ч гэсэндээ бараг ялгаж мэддэггүй гэж байгаа байхгүй. Тэгэхээр эднэрийн ялгаа нь яг юу юм? Ямар үүрэг ролтой хүмүүс байсан юм бэ? Юугаараа ялгаатай байсан юм бэ гэдэг талаар нь ярьцгаая. Ойрооны талаар бол өмнөх бичлэг дээр нэлээд дэлгэрэнгүй ярьчихсан байгаа. Хэрвээ ойрооны талаар илүү дэлгэрэнгүйг сонсомоор байгаа хүмүүс байх юм бол өмнөх бичлэг рүү яваарай. Харин ерөнхийд нь жоохон танилцуулах юм бол ойроон бол Японд 1954 он баха тий 54 оноос өмнө 340 жил гаруй байсан улаан дэнлүүний газар буюу биеийн үнэлэгчдийн газаршийн хамгийн ранг өндөртэй бүсгүй байсан эмэгтэй байсан гэсэн үг байхгүй юу. Бие үнэлэх шаардлагагүй буюу бие үнэлэхээ болж эхэлдэг. Өөрөөр хэлэх юм бол өөрийнхөө ур чадвар, урлагийн авиас, бэлэгтэй хүмүүсийн анхаарлыг татах чадвар гэх мэтээрээ бусдаасаа онцгорч ирсэн учраас өндөр зэрэглэлд очоод үйлчлүүлэгчдийгээ сонгох зам ойронтой уулзах нь өөрөө маш том заримдаа нэр хүндийн хэрэг болох хүртэл өөрийгөө хөгжүүлж чадсан тийм эмэгтэйчүүдийг ойрон гэж хэлдэг. Тэгээд ойроонууд маань өөрийнхөө үзэсгэлэн гоог гайхуулах мөн үйлчлүүлэгчдэд татах зорилгоор ойрон алхаа гэж ойрон дочжо гэж хийдэг байсан. Энэ ойрон дочжог нь би Kimetsu no Yaiba буюу Demon Slayer сүүлд тэр хүн асууцсан чөтгөрийн ангууч гэд гардаг текстсэн тэр чөтгөрийн ангууч гэх кинон дээр гарч байгааг нь үзээд энэ бичлэгийнхаа сэдвийг олсон. Харин одоо ойроонтой яг адилхан харагддаг бас нэг хүн байдаг. Энэ бол Таю. Өмнөх дугаар дээр би хэлсэн гейша нарын хамгийн ранг өндөртөө Таю болдог гэд. Өөр яг нарийн ингэ судлаад үзэх юм бол бас яг тийм биш юм шиг байгаа юм л та. Гэхдээ ерөнхийдөө гейшатай адилхан entertainment хийдэг хүмүүс гэхдээ Таюгийн үйлчлүүлэгчт нь болохоор дандаа өндөр зэрэглэлийн язгууртнууд байдаг байсан бол гейшагийнх болохоор жуулчд ч юм уу те эсвэл яг тухайн хотынхоо тосгоныхоо энгийн хүмүүст ч гэсэндээ бизнесмэнүүд одоо мөнгө төлж байгаа хүмүүстэй үйлчилдэг байснараа ялгаатай байсан байгаа юм. Тэгэхээр Таю эзэн хааны ордонд юм уу эсвэл язгууртнуудын үйл ажиллагаан дээр очиж тоглолтоо үзүүлдэг. Эзэн хааны үдшилтэд зоогон дээр гейшаг ч юм уу за ойрон бол бүр боломжгүй харин зөвхөн Таю орох эрэгтэй тийм эмэгтэй entertainment хийдэг хүн байсан байгаа байхгүй юу? Одоо урлагийн хүн байсан гэж хэлж болно. За мөн хувцлалтын хувьд ойрон дочо буюу годамжаар алхах үедээ яг тэр сүртэй хувцсыг өмсөж алхдаг байсан бол Таюгийн өдөр тутмынх нь тоглолтод орох бүрдээ тэр хувцаа өмсдөг байсан байна. Ойрон дочо ч юм бол одоо бараг л Нью-Йорк хотын гудамжаар аль нэгэн селебрити алхаж байхад ингээ хажуугаар нь баахан хүмүүс сургуу үргийг аваад ингээд байдаг шүү дээ. Энэ болохоор бараг Японы эрт үеийн селебрити юм шиг те олон танил хүн юм шиг тэнд ингэж хүмүүс ойроныг харах гэж тэг шуугилдаж эргэн тойрноор нь эргэлздэг байсан байгаа юм. Та юу ч гэсэндээ мөн иймэрхүү алхаануудыг хийн. Гэхдээ ингээд алхаад явж байхад нь бол хэр баргийн хүн за энэ бол ойрон байна, энэ бол Таю байна гэдгийг нь сайн мэддэггүй байсан байгаа юм. Энэ хоёрын алхалт мөн сайн харах юм бол нэлээд өөр байгааг анзаарч болох юм билээ. Жишээлх юм бол энэ Таюгийнх болохоор хөлөө зөөлөн гултгуулаад алхдаг. Гейша Майко эднэрийнхтэй жоохон адилхан юм шиг харагддаг боловч арай илүү сүрлэг тийм язгууртны шинжтэй ерөнхийдөө урлаг гэдэг утгаараа тийм бүжгийн нарийн техниктэй юм бүжиглж байгаа юм шиг харагддаг гэдэг юм байд юм бэлээ. Дээрэс нь сандалныхаа хувьд ойроныг бодох юм бол арай намхан тогтвортой учраас явхад арай амархан байд юм байна. Харин ойрооны алхаа болохоор та хэд өмнө нь харж исэн 8 тоо зурж байгаа юм шиг хөлөө нэлээд юм далаацтай эргүүлээд тавиад хөнгөн тойрог үүсгдэг. Тэгээ энэ маш хүнд техник шаарддаг. Ер нь 15-аас 20 см юм гутал өмсдөг гэдэг байгаа шүү дээ. Энийг 3 давхар уул гаргаж ирж өмсгдөг. Тэгээ маш удаан, тайван, их хэмсэг сүр жавхлантай харагддаг юм байна.
Гэхдээ юугаар нь ялгаж болохоор байсан бэ гэх юм бол энэ хоёрын хувцас нь ялгаатай. Ямар ялгаатай вэ гэх юм бол ойрааны хувцснууд нь илүүтэй маш чамин, ганган, тансаг тэ ингээл өнгийн хээ хоор болсон бүр за одоо бараг л хамгийн өнгөтэй гэсэн гой торгонууд хамгийн үнэтэй гэсэн гой торгонуудаар баглаж боогоод өнгөний цоглолтой бас тэрэн дунд нь мэдээж өөрийн гэсэн эстетик байж таараа тийм байсан бол Таюугийн хувцас болохоор ерөнхийдөө улаан мөн хар өнгийн оруулгуудтай байдаг гэсэн. Яагаад ийм өнгөтэй байдаг байсан бэ гэдг нь бас учиртай. Таюучин хааны ордонд орох хэрэгтэй ганц эмэгтэй одоо уран бүтээлч гэж хэлж болохоор шүү дээ. Тэгээ түүнийгээ батлахын тулд ордны бусад албан хаагч нартай адилхан өөрийнхөө одоо албан тушаалыг илэрхийлэх өнгөтэй хувцсыг өмсдөг байсан гэж хэлж болно. Тэгээд энэ Таюугийн өөрийнх нь одоо албан тушаалтай тохирох өнгө нь бол ерөнхийдөө ийм улаан дуу байсан гэж хэлж болохоор байгаа юм. Тухайн үедээ болохоор за хамгийн дээд албан тушаалт нь хөх өнгөтэй, дараачих нь улаан тэгээд ногоон өнгөтэй гэдэг ч юм уу те. Хэрвээ ингэ санаад амар инээдтэй жишээ хэлэх юм бол үзэгчдийн өсөлтөөр байнга гардаг Жангум гэх кино байгаа шүү дээ. Тэр Жангум дээр чинь ч гэсэндээ зэрэг дэв нь өөрчлөгдөх тусмаа хувцсных нь өнгө нь өөрчлөгдөж дээ шүү дээ. Яг тэрнтэй адилхан Таюугийн хувцс ч гэсэндээ өөрийнхөө хааны ордон дах зэрэг дэвийг илэрхийлсэн өнгөтэй байдаг гэсэн учраас өнгийн тийм янз янзын хувцас өмсдөггүй байснараа ойраанаас ялгаатай байд юм байна. Таюугийн ранк нь болохоор 11-ээс 14 буюу дундаж ранктай албан хаагчтай адилхан байдаг байжээ. Тэгээд хувцсных нь хувьд мөн ингээд үнэхээр жижигхэн юм деталуудаараа өөр байгаа. Жишээлх юм бол Таюу одоо өөрийнхөө кимононыхоо энэ захыг нь ингээд мушгиж ингээд эргүүлж өмсдөг байсан байхгүй. Хэрвээ энийг нь мэдгүй хүн харах юм бол зах чи эргэцэн байна гэд ингээд эргүүлж өгөхөөр байдаг гэж тэр Таюу хэлж байгааг нь би сонссон. Гэхдээ энэ бол яг энэ Таюугийн хувцсных нь соёлын нэг хэсэг нь байдгаа гэсэн ойраанууд бол тэрийг тэгж өмсдөггүй байх жишээтэй. Одоо за мөн Таюу сангийн оби гэд хэлж байгаа кимононых нь бүс байгаа. Энэ бүсийг ойраантай адилхан мөн урдаа бүсэлдэг. Гэхдээ бас юугаар ялгаатай вэ гэх юм бол ойрааных бол бүр ингээд маш том, амар том юм байж байгаа шүү дээ. Тэнд чинь бараг нэг хүнжил нөмөрсөн юм шиг юм явж байгаа. Тэгтэл Таюугийнх болохоор том ч гэсэндээ ийм хэлбэртэй байсан байгаа юм. Энэ нь болохоор Японы Kokoro гэсэн ханзыг илэрхийлж байгаа. Kokoro гэдэг чинь одоо сэтгэл зүрх гэсэн л утгатай л да. Тэнгуудаа энэ обиныхоо доор нь гараа хийгээ явж байгааг анзаарж байгаа бах. Тэгээ ингэж хийснээрээ Таюу болохоор сэтгэл зүрхээ нууж байна гэдэг илэрхийлэмж байдаг байх юм бол хэрвээ обиныхаа гадуур нь ингээ гараа гаргаад ирэх юм бол сэтгэлээ илэрхийлж ин сэтгэлээ би одоо ил танд гаргаж байна гэдэг илэрхийлэмж байдаг гих жишээтэй. За тэгээ хэрвээ анзаарах юм бол энэ Таюугийн шүдэн хар өнгөтэй байдаг юм байна л да. Яагаад гэх юм бол дээр үед ер нь шүдээ ингэж хараар будацгаадаг байсан юм байна л да. Ирэмгүй. Яагаад гэх юм бол ийм цагаан шүдээ харуулах нь бараг л одоо хувцасгүй нүцгэн биеэрээ явж байгаа юм шиг тийм эвгүй ичмэр зүйл байдаг байсан учраас шүдээ хараар буддаг байсан. Тэр уламжлалыг ингэж авч явж байгаа гэж за гүйхэн бодоход бол тийм наад захын нэг тийм тайлбар байсан. Гэхдээ тэрнээс цаашаагаа авах юм бол бас сонь юмнууд байж магадгүй. За мөн хар шүдтэй байсан бол уруулныхаа зөвхөн доод талыг нь буцдгаа гэж байна. Уруулаа ингэж хагас буцдаг нь болохоор мэдээж ийм жижигхэн уруултай байх нь өөрөө үзэсгэлэн гоо байхтай сайхан эмхтэн нэг шинж гэж үздэг байсан учраас уруулаа ингэж жижигсгэж улаанаар буцдаг байсан байх нэ. Тэгээд ойрон болохлээрээ ойрон болохын тулд ямар шаттай амжилга туулдаг гэдгийг өмнө нь бичлэгтээр хэлсэн бол Таюугийн хувьд болохоор мөн адилхан урд нь юм жижигхэн охтууд дагаа явж идэг. Энэ жижигхэн охтууд нь Таюу болохоор суралцаж эхэлж байгаа сурагчид буюу Шоуме. За Шоумегээс Тенжинээс Фурисоде. Тэгээ Фурисодегээс Таюу гэх мэтэр дээшээгээ зэрэг ахиж явдаг байх нэ. За тэгээд ойрон Таюу хоёрыг харах юм бол хоёулаа адилхан цав цагаан өнгөөр мейкап буюу нүрээ бодож байгааг та хэд харж байгаа. Энэ цагаан өнгийн будалдаа дахих аргыг нь Широй буюу цагаан Широй гэдэг нь цагаан гэсэн үг байхгүй юу? О гэдэг нь хүндэтгэл болоод Широй гэж нэрлэдэг байсан байна. Яагаад ингэж цагаанаар будаад идэх юм гэдгийг та хэд бас гайхчихж магадгүй. Энэ нь дээр үед
одоо Японд цахилгаанд одоо сайн холбогдоогүй байх үед бүгдээрээ лааны гэрэлд оройн цагийг өнгөрүүлдэг байсан тодорхой. Энэ лааны гэрэлд эмэгтэй хүн өөрийнхөө үзэсгэлэн гоог илэрхийлэхийн тулд илүү тоцдохын тулд лааны гэрэлд бол ингээл царай чинь бараг л харагдахгүй гэсэн үг шүү дээ. Харин цав цагаанаар царайгаа будаад мөн нүдээ ингэж улаанаар будаж улаанаар тоцдогснороо тэр эмэгтэй лааны гэрэлд илүү үзэсгэлэнтэй харагддаг байсан гэж тайлбарлаж байгаа юм. Улаан өнгөнийхэн тухайд ер нь Японд улаан өнгийг муу ёрын сүнснээс хамгаалдаг ч юм уу тийм муу сүнсийг ингэж зайлуулдаг гэдэг нэг тийм сүсэг бишрэл байгаад байдаг талтай. Тийм учраас энэ Японд чинь жуулчдын хурж ирэхээр ахуулаад байдаг улаан өнгийн хаалганууд байдаг шүү дээ. Энэ хаалганаас цаашаага бол муу ёрын сүнс орж чадахгүй байдаг учраас тэр хаалган доогуур ингээ гарснараа нэг талаараа одоо ариусгагдчихээн гэдэг ч юм уу те. Одоо мөр зүрэн дээр нь суудсан байсан муу ёрын сүнснүүдийн ингэж ард нь үлдэж хоцорч ин гэдэг нэг тийм сүсэг бишрлийнх нь одоо нэг хэсэг багхгүй юу. Яг тэрнтэй адилхан одоо нүдэ болон уруулаа бас улаанаар будснараа бас муу ёрын юмыг одоо зайлуулж байна гэдэг тийм утга бас байгаад идэг талтай. За тэгээд Таю болон Ойран хоёулаа адилхан хөл нүцгэн явдгаараа онцлогтой байгаа. Гейша нар бол цагаан өнгийн оймс өмсөд явж байдгаа. Яагаад ингэж хөл нүцгэн явдаг байсан бэ гэх юм бол нэгдүгээр тэр өндөр сандаалыг өмсөж байгаа учраас тэрэн дээрээ юм жоохон бат бүх тогтохын тулд хөлөөрөө жоохон ингэж зуурж таардаг байсан билгүй дээ. Хоёрдугаар цагаан өнгийн хөлөө гайхуулах гэж одоо хөлөнд нь бас гоо цэцлэн байна гэдэг утгаараа те цав цагаан гоё цэвэрхэн хуруутай те цэвэрхэн хөлтөө байгаа нь өөрөө тэр эмхтэн гоо цэцлэнгийн бас нэг шинжин болоод здэг байсан. Тэгэхээр юу лээ хөрхөн хөлийн хуруу энэ төр дөө байгаад байдг нь бас зүгээрчгүй тэр хөлний гоо сайхныг ялцчихгүй дээр үед ч тэр одоо ч тэр ингээ хардаг хүмүүс байгаад байна. Тэгээ энэ хоёран гейша нар чинь Японы өвөл хүртэл өөрийнхөө тэр нөгөө гоё хөрхөн хөлөө гаргаад явдаг байсан гэдг нь дээр үеийнх нь ийм зургнууд дээрээс нь харагдчихийдг нь бас сонирхолтой. Гэхдээ гоо сайхнаа гайхуулах гэдгээсээ гадна ер нь энэ Японд чинь хүүхдүүдээ энэ чигтэй орны соёл гэж магадгүй хүүхдээ чирэг болгохын тулд өвөл жалгаагүй оймсгүй ингээд нөгөө хөл нүцгэн явуулаад байдаг гэн бас маш сонирн байдаг шүү дээ. Бид нар болохоор өөрөө оронд амьдарч исэн болохоор доороосоо ингээд жиндүүлж болохгүй гэж хүүхдүүдээ өсгөөд байдаг. Тэгээд энд хурж ирэхээр бидний хөл нь Япон хүмүүсийнхаас илүү даарад илүү зузаалаад байдаг байхгүй. Тэд нар чинь болохоор одоо энэ Ойран гейша нар ч гэсэндээ те ингээ хөл нүцгэн явж идэх нь одооний зөвхөн юм биш эртнээсээ байсан юм байгаад байгаа байхгүй юу. За энэ ойрануудынх нь өмсөд байгаа гадуураа өмсдөг энэ учикаке гэд хүрэн байгаа. Энийг зөвхөн ойранууд өмсөхөөс гадна таю өмснө. Таюугаас гадна язгууртан гаралтай хүмүүсийн эхнэрүүд за мөн охтууд нь өмсдөг байсан. Одоо тийм үнэтэй дандаа бүх юмыг нь гараар ингэж ойж хийсэн, ойж хатгсан ийм одоо хүрэмнүүд байдаг байсан бахан. Тэгээд таюугийн хийж чаддаг зүйлс бол мэдээж ойлгомжтой. Цайны яслол, бүжиг, шүлэг дуу, үндэсний тоглоом тоглох, каллиграф, уран бичлэг, цэцэг ургамал арчлан тариалах, үндэсний хөгжим тоглох гэх мэт маш олон чадваруудад гүн гүнзгий нэвтэрсэн тийм маш одоо өндөр боловсралтай, өндөр соёлтой тийм бүсгүүчүүд байсан учраас эзэн хааны ордонд одоо орох эрхээ авдаг байсан гэсэн. Тэгээд энэ таюуг болохоор ер нь гейша байна уу, майко байна уу, ойрон байна уу бүгдээрнгийнх нь одоо айдл нь байсан буюу одоо тэднийхээ хамгийн үлгэр дуурайлал авдаг те тэрэн шиг болохыг бүссэн сэтгэлийг одоо өвөртөлдөг байсан байхаа гэж хүмүүс ярьдаг байгаа байхгүй. Яагаад гэвэл таюугийн хувьд болохоор одоо гейша шиг маш тийм хатуу чанга одоо Японы хар бараан талууд бас тэр цаана заримдаа нуугдчихийдэг тэр баригдмал юмнууд таюугийн ард байдаггүй. Таю бол одоо харьцангуй эрх чөлөөтэй, бие даасан, тусгаар тим эмэгтэй байж чаддаг байсан учраас тэгээд дээрэс нь одоо хинд ч одоо тэгж захирагдахгүйгээр өөрийнхөө тэр ур чадварыг гайхуулдаг, өөрийнхөө урлагийн авиас чадваруудыг бусдад үзүүлж явдаг, зөвхөн тэрэндээ анхаардаг ийм эмэгтэй байсан гэж байгаа байхгүй юу. Харин ойрооны хувьд бол мэдээж цаана нь биеийн үнэлэлтийн газарт байгаа гэдэг утгаараа мэдээж цаана ямар нэгэн диктатор байж таараа. Харин гейшагийн хувьд болохоор гейша хаус гэд байгаа ч гэдэг гейшаг бэлтгэдэг олон жилийн турш гаргаж ирсэн. Тэр гейша хауст чинь одоо Окасан гэд тэр хаусынх нь дэг сургууль гэж байгаа. Дэг сургуультай баригдаж явж байгаа гэдэг утгаараа мөн үйлчлүүлэгчдтэй уулзаад тэд нартай ингээ харилцах дүрмүүд гэж байгаа те. Тэгэхээр нэг талаараа гейша ч гэсэндээ цаана бас нэгэн диктатуртай
байдаг байгаа байхгүй юу. Тэгэхээр яалцчгүй нөгөөдөл нь одоо таюу шиг болохыг хүсдэг, сэтгэлийг өртөлдөг байх нь аргагүй. Гэхдээ бүгдээрээ ол тийм гэсэн үг биш. Ерөнхий утгаараа. За ингээд ойрон бол 1957 онд биеийн үнэлтийн эсрэг хууль гарснаар алга болсон бол таюу яаж устж үгүй болсон бэ гэж байгаа юм. Одоо бол Кёотод зөвхөн 4 таюу байдаг гэж хэлж байгаа юм л да. Кёотод таюу нар амьдардаг. Кёото бол Японы хуучин нийслэл буюу тэнд эзэн хаад язгууртан эрхт намтай хүмүүс амьдардаг байсан. Гэтэл Кёото ч Японы нийслэл байхаа болоод тэнд амьдарч исэн бүх язгууртнууд бүгдээрээ Токиороо нүүж хурж ирсэн. Ингэснээр таюугийн бүх үйлчлүүлэгчид нь бүгдээрээ Токиороо нүүгээд таюу нар маань үйлчлүүлэгчгүй болж эхэлсэн гэсэн. Үйлчлүүлэгчгүй болсон таюу нар маань 150 жилийн өмнөөс өнөөдрийг хүртэл одоо соёлын хэмжээнд авч хадгалж үлдэхийн тулд ингээд арай хийж нэг юм авч явж байгаа гэж хэлж болно. За одоо харин хэдүүлээ гейшагийн талаар ярилцгаая. Гейшаг би таюутай жоохон харьцуулаад яриад явж магадгүй. Яагаад гэх юм бол илүү жоох ойлгомжтой болж эхэлнэ. Гейша болон таюу хоёр юугаараа ялгаатай вэ? Юугаараа адилхан бэ гэх юм бол хоёулаа одоо манайхны хэлдгээр урлагийн хүмүүс байхгүй юу? Гейша гэдэг ханзыг нь хэрвээ авч үзэх юм бол гей гэсэн дуудлагатай арт урлаг гэсэн. Тэгтээ урлаг гэхээр бас жоохон тиймхэн. Тэгтээ арт гэж явуул зүгээр болоо. Мөн моно ша буюу хүн гэсэн хоёр ханз нийлээд ерөнхийдөө урлагийн хүн гэдэг утгатай байгаа байхгүй юу? Гейша гэдэг чинь. Гейша таюу хоёр юугаараа адилхан бэ гэвэл бүр бага наснаас ахуулаад ерөнхийдөө бүгдээрээ урлагийн хүн болохоор урлагт суралцж явж байгаа эмэгтэйчүүдээ гэсэн. Харин ялгаатай талынхын талаар ярих юм бол таюу бол өөрийнхөө тэр маш эрхэмсэг өндөр зэрэглэлийн Японы уламжлалт урлагаа үзүүлэлээ ерөнхийдөө тэр хүний ажил боллоо. Харин гейша бол үргэлжлүүлээд үйлчлүүлэгчдтэйгээ зочидтойгоо хөгжилдөх, тэднэрт магадгүй саке хонdoглож өгөх, уулгах тэд нартай хамтдаа юм ярилцах, сэтгэлийг ингээд засах гэдэг ч юм уу тиймэрхүү юмнууд орж ирдэг байснараа ялгаа ингээ гарч ирж байгаа юм. Харин гейша ойрон хоёрыг одоо харьцуулж үзэх юм бол гейша бол өөрийнхөө урлагийн номеруудаараа илэрхийлдэг бол ойрон бол яг өөрөөрөө өөрийгөө илэрхийлдэг буюу одоо өөрийнхөө гоё царай зүс, гоё одоо хувцас хунар, гоё үсний засалт гоё хүмүүстэй харилцаж тэр хүнийг дэмжиж байгаа байдал гэдэг ч юм уу тэр эрэгтэй хүнийг татах гэсэн хандлагаас ахуулаад өөр байдаг байсан бахнэ. Гейшаг ер нь биеийн үнэлдэг гэсэн тийм бодол хандлагууд ер нь бидний дунд байдаг байсан. Яагаад гэх юм бол ерөнхийдөө одоо дээр үеийн кинонууд ч юм уу эсвэл ойронтой андуурч тэднийг биеийн үнэлдэг байсан гэх буруу ойлголтууд явааддаг байсан боловч гейша бол яг хариуцлагатай хэлэхэд бол биеийн үнэлдэг хүмүүс биш байсан гэж байгаа юм. Гэхдээ тэр цаад дарк ертөнцийг нь бол би мэдэхгүй штэ. Яг одоо өөрөөр хэлбэл нь бол биеэ үнэлдэг хүмүүс биш байсан гэж байгаа юм. Гэхдээ цаад юмнууд дундаа болохоор Укасан буюу одоо тэр гейша хаусынх нь толгойлогч эмэгтэй өчтдээ тэр эмэгтэй нь буруу гарын тийм эвгүй нөхөр байх юм бол далдуур одоо хүчээр биеийг нь үнэлүүлэх ч юм уу тийм одоо хууль бус гэдэг шиг тэр дүрэн бус юмнуудыг хийлэгдэг байсан гэх ганц нэг тохиолдлууд бол байдаг байсныг үгүйсэхгүй. Тэрнээс биш гейша нар яг энэ урлагийн хүн болохын тулд гейша болох гэж хичээдэг байсан байгаа юм. Үзэсгэлэнтэй урлагийн эмэгтэй болохын тулд хичээдэг байсан. Гейшагийн хувьд болохоор уруулаа дээд доод хоёуланг ингэж ууддаг байсан гэж байгаа юм. Гэхдээ майко гэдэг байгаа. Майко нь харин зөвхөн доод уруулаа бууддаг. Таюу мөн доод уруулаа зөвхөн бууддаг гэж өмнө хэлснийг та хэд санаж байгаа. Тэгэхээр ингээл амар хэцүү бас нүүр амных нь будгаар нь хүртэл өөр байдаг байх жишээтэй. Энэ цагаан будгийг нь болохоор ус болон будааны будгаар гаргаж авдаг байсан учраас арьсанд бол ерөнхийдөө муугаар сөргөөр нөлөөлөх бага байдаг гэж сонссон. За энэ хэсгээс ахуулаад би гейшатай харьцуулаад майко гаргаж ирэй гэж бодож байна. Майко гэдэг нь хинбэ гэх юм бол гейша болохоор бэлтгэгдэж байгаа хүүхэд гэсэн үг байхгүй юу? Майко буюу Япон хэлнийх нь ханзыг нь орчуулж үзэх юм бол май буюу бүжиглэх, ги буюу бүсгүй хүн, эмэгтэй хүн гэдэг утгаараа орж ирж байгаа юм. За майко нар бол одоо гейшатай, таюутай адилхан Кёотод
амьдардаг ихэвчлэн Майко нар юу хийх вэ гэх юм бол гейша нартай хамтдаа ч юм уу те эсвэл адилхан хүлээн авалт үдшилэг болон уулзалт дууц дээр очиж дуу бүжиг хөгжмөдөх мөн зочидтой ярилцах тэднийг хөгжөөх тийм үүрэгтэй байсан байгаа юм. Тэгээ Майконы хөвчлэн 17-аас 20 насны охтууд байдаг. Тэгээд нэг 2-оос 3 жил ч юм уу зарим нь хэрвээ онцгой байх юм бол тэрнээс бага хугацааг зарцуулаад шалгалт өгөөд гейша болж чаддгаа. Гэхдээ Майко болохын тулд ч гэсэндээ бас нэлээд удаан хугацааг одоо тэр гейшагийн байшинд өнгөрүүлээд дээд үеийнхаа Майко эгч нартай тусалж тэр гэрийнхэн ажлыг хийж хувцас хоноор цүнх мөнхийг нь эвхэх хувцсыг нугаах гэд тэр бүх ажлуудыг хийдэг байсан. Хэрвээ та хэд нь Майкогийн талаар сонирхож байгаа бол Майко гэд кино Netflix дээр жилийн өмнө надад гарсан байсан. Илүү тодорхой гоёор зүйлсэн байсан. Майко Маканай гэд кино байгаа шүү. Маканай нь болохоор энэ Майко хаус хоол хийдэг хүний хэлдэм байлээ л дээ. Тэгээ хоёр охин хоёулаа Майко болох гэж очиод нэг нь би Майко болох хүн биш юм байна. Харин Маканай болох хүн юм байна гэд тэнд ингээ хоол хийх юм төрмөл авьяастай тийм охин нэг нь Маканай болоод харин найз нь болохоор бүр яг юм төрлөхөөсөө Майко болох тийм төрмөл бас нэг тийм өгөгдөлтөй байж тараад нь хоёр охин найз охины талаар гардаг юм кино байгаа та хэд сонирхол үзээрэй. Майко гейша хоёрыг одоо харин харьцуулаад ингээ харах юм бол ер нь одоо би бол ялгахаар заяа Майко нарийнх нь хувцс нь илүү жоохон өнгөлөг ганган байдаг бол гейша нарийнх нь хувцс нь илүү буур сууртай тийм нэг насанд хүрсэн мачур гэж хэлээд байгаа шүү дээ. Тиймэрхүү байдлыг илтгэх буюу өнгөний хувьд ногоон цэнхэр гэх мэт арай жоохон юм бараавтар талдаа болж эхэлдэг бол Майко нарийнх нь болохоор илүү цоглог хөөрхөн тийм гой өнгөтэй байж ирж байгаа юм. Харин нүүр будгийн хувьд Майко нарийнх нь илүү cute тэг кавай хөөрдөн байдлыг илтгэхийн тулд илүү одоо хөмсгөн жишээ жоох юм бөөрөн хідүү нүүр аман ч гэсэндээ юм нэг жоохон болцохоор бомбоор те юм хөөрхөн харагдах учиртай. Тийм учраас хитрхийн юм шулуун эффектүүдийг нүүрнийхаа будган дээр оруулж ирдэггүй байдгаараа онцлогтой бол гейшагийнх болохоор эсрэгээрээ яг юм шулуун зуралтууд ихтэй төлөв төвшин тийм байдлыг илэрхийлдэг байна. Хэрвээ та хэд гейшагийн царайг харах юм бол яг нэг Японы эртний уран зургууд дээр ингээд харагддаг тэр дүр төрхүүд яг тэр аяараа харагданаа. За үсний тухайд Майкогийн үсний засалт болон үснийх нь гоёл чимэглэлүүдийг нь харах юм бол гоёмсог өсвөр насндаа хүмүүс нэг яаж гоёмаар байдаг вүлээдээ нэг үсмэсээ янз янзаар будаал янз янзын гоё юм зүүж мүгээд ингээд гоёмоор санагддаг. Яг нэг тийм нэг хөөрхөн байдлыг илэрхийлж байгаа бол гейшагийн болохоор илүү цэмцгэр энгийн үснийх нь зүйлтүүд нь ч гэсэндээ маш цөөхөн ганц нэг гхэн чамин байдгаар онцлогтой байна. Гейша Майкотой харьцуулах юм бол Ойрон Таюгийн үснийхэн зүйлт нь бол бүр нүсэр юм байгаа даа штэ амар их олон эрдний сувд шигтгээтэй юмнууд ясан чулуун гэд бүр маш олон юмнуудыг ингээд хатгацсан байдаг. Ойрон болон Таюгийнх нь үсний тэр бүх юмнууд нь нийлээд 3-4 кг болдог байсан байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүн жамыг барихын тулд хүзүүгээ гимтээчихгүй тулд толгоогоо юм маш юм зөөлнөр ингэж хөдөлгдөг. Учраас тэдний тэр хөдөлгөөнийх нь аясан ч гэсэндээ өөрсдийнх нь хувцас ундраа дагаад уян налархаа зөөлөн харагддаг байсан гэж байгаа юм. Обинийх нь хувьд энэ хоёр ямар ялгаатай вэ гэх юм бол гейшагийнх бол мэдээж хойдолтой зүгээр энгийн дүүтэй гэхдээ маш гоёмсог обитой ардаа зангидсан байдаг бол Майко нарийнх болохоор ерөнхийдөө бүс гэсэн үг шүү дээ 4-7 метр бүстэй байдаг гэсэн гэж байгаа байхгүй. Тэгээ хойшоогоо унжаад бүрэн баглаагүйгээр хойшоо унжуулсан явдгаараа гейшагаасаа ялгаатай байдаг байсан бахна. Гутал нь юугаар ялгаатай байсан бэ гэх юм бол гейша болохоор намхан юм сандал гета өмсцэн явж байгаа бол Майкогийнх нэлээд юм өндөр. Тэгэнгүүтээ тэр өндөр юм нь дотроо нэг хөрхэн жижигхэн хонхтой тэгээ жингнээд явдаг. Хэрвээ тэр гудамжинд одоо жижигхэн хонх жигнээд эхлэх юм бол Майко энд явж гинэ гэдэг бас нэгэн дохио болдог байсан байгаа байхгүй юу. Тэр гутлыг нь доторхын ингээ ухаад цоолоо дотор нь юм жижигхэн жингнүүр хонх суулгачдаг байсан байлээ. За ингээд ерөнхийдөө энэ хоёрын ялгаанаас харах юм бол Майко байхдаа бол маш өндөр стандарттай байдаг. Майко болохын тулд маш их хичээдэг. Харин гейша болоод ирэхээрээ бие суллаж эхэлдэг гэх юм уу те тэр өндөр стандартууд нь арай багасаад эхэлдэг гэж хэлж болно. Яагаад гэх юм бол гутлан ч гэсэндээ арай намсаад толгойнх нь гоёл чимэглэлүүд нь багасаад хувц сонрын хувьд ч гэсэндээ арай жоохон өөртөө эвтэйхэн юм тийм нүсэр юм өмсөх шаардлагагүй болоод эхэлж байгааг та хэд анзаарч харж байгаа байх гэж бодож байна. Мөн гейша нар бол үсээ урт ургуулах шаардлагагүйгээр хиймэл ус зүүдэг
болж эхэлдэг. Харин Майкогийн хувьд болохоор хиймэл ус зүүх ямар ч боломжгүй. Заавал өөрийнхөө усыг яг одоо Майко засалтаараа ингэж засуулдаг байсан гэдгээр онцлогтой байгаа юм. Мөн гейша болсныхаа дараагаар заавал одоо нүрээ цагаанаар будахгүйгээр натуралаараа ч гэсэндээ заримдаа үйлчлүүлэгчтэйгээ уулзах боломжтой болж эхэлдэг байна. Харин Майкогийн хувьд бол ямар ч тийм боломжгүй, заавал цагаанаар нүрээ будна. За тэгээ гейша нарын амьдардаг байсан тэр гудамжийг нь болохоор ханамачи гэж нэрлэдэг юм байна лээ. Сүүлийн миний бичлэгэн дээр нэг хүүхэд комент өчсөн байсан. Энэ ханамачигийн талаар Мао Маогийн кинон дээр гардгаа над ойронууд чинь тэгдэг ингэдэг гэдэг тийм өөрийнхөө мэддэг зүйлсийг бусдтайгаа хуваалцсан байсан. Тэр киноны хувьд бас сүүлд Netflix дээр нэмэгдсэн байсан кино учраас би бас үзсэн. Кусурияно Хитори Гото гэдэг нэртэй аним байгаа. Тэгээд одоогоороо шинэ эпизодууд нэмэгдээд явж байгаа. Тэгээд энэ дээр гарч байгаа үйл явдлын хувьд болохоор яг Японд биш, Хятадд өрнөж байгаа. Хятадын одоо Forbidden City гэж байгаа ч тий. Тэнд өрнөж байгаагаараа онцлогтой байгаад байгаа. Тэгэхдээ энэ Японы Ханамачигаас санаа авсан гэх юм уу да. Кино эхлэхэд ч гэсэндээ хэлж байгаа шүү дээ. Энэ бол санаа авсан зүйл болохоос биш бодит зүйл байхгүй гэсэн байгаа. Тэгэхээр одоо Ханамачи гэж хэлж байгаа мөртлөө тэдний хувцлалтын хувьд ч юм уу тий тэр амьдарч байгаа арга барил нь одоо эндхийнхаас Японыхоос өөр харагдаж байгаа учраас ингээд маш олон соёлоодыг нийлүүлээд тийм нэг шинэ ертөнц бүтээсэн гэж хэлж болохоор байгаа байхгүй тэр кинон дээр. Одоо хэрвээ та энэ улаан дэнлүүний газартай холбоотой ямар нэгэн бас кино үзмээр санагдах юм бол тэр хүүхдийн санал болгосон Мао Мао гэдэг Кусурия сантай Кусурияно Хитори Гото гэх киног бас хайгаад үзвэл сонирхолтой байж магадгүй. За тэгээ нэг иймэрхүү байна да энэ удаагийн бэлдсэн мэдээлэл маань. Дараагийн дугаар дээр буюу хамгийн сүүлд юуны талаар ярих гэж бодож байгаа вэ гэх юм бол одоо энэ гейша Ойран, Таю нарын одоо хийдэг байсан зүйлс нь одоогийн 21-р зууны 2025 онд энэ Токиогийн шөнийн цэнгэний ажлууд гэх юм уу тийм ажлууд бас байгаад байгаа шүү дээ. Girls Bar ч гинөө, Kabukicho ч гинөө, янз янзын нэг эмэгтэйчүүд үйлчилгээ үзүүлдэг иймэрхүү газрууд бас байна. Ялцчгүй тэр нэг хүн бас комент хийчихсэн. Суурин соёл иргэншилт өдөө одоо хэмжээний юм одоо хөгжих нь аргагүй юм да гэжсэн. Ялцчгүй л одоо суурин соёл иргэншилт хөгжсөн байгаа. Энэ нэг эмэгтэйчүүдийг ямар нэгэн юмны арга хэрэгсэл болгодог. Энэ нэг соёлоосаа үлдэж хоцорсон юм нь одоо энэ Токиогийн шөнийн бизнес, шөнийн зах зээл, шөнийн бизнесийн ертөнц гэх юм уу энд одоо хэрхэн шингэж үлдсэн талаар яриул сонирхолтой байж магадгүй гэж бодож байна. Энээс гадна дараачийн нэг дугаарт нь би та хэдэд бас нэг Японы эмэгтэй дүрийг танилцуулъя гэж бодоод байна л да. Энэ нь Нижу Хитоэ гэд нэртэй байгаа. Саяны бүх одоо Ойран, Гейша, Таю бүгдээрээ ингээд нэг үсээ дээш нь шуугаад бооцсон байгаа бол янз янзын нэг кино минон дээрээс жижигхэн хөмсгтөө нэх урт үстэй эмэгтэйчүүд байгаад байдаг ч тийм. Энэ эмэгтэй ер нь ямар учиртай эмэгтэй юм бэ гэдгийг дараа нь тэгж байгаа нэг боломж олдвол та хэдэд тайлбарлаж өгье гэж бодож байна. За ингээд энэ удаагийнхаа дугаарыг энэ түрээд өндөрлөе бүр амар хэм ярьчлаа. Тэгээд дугаарынхаа төгсгөлтэй уламжлал ясаар би та хэдэд өөрийнхөө бичсэн номыг танилцуулъя гэж бодож байна. Японд цэцэрлэгийн нууцуд гээд хүүгийнхаа Японд 5 жил амьдарсан, Японд цэцэрлэгт суралцсан туршлагыг нь ээж хүний хувьд Япон багш нар ямар арга барилаар хүүхдүүдтэй ерэн зөөлөн аргаар яаж одоо харилцаад юмнуудыг сургаад байна вэ гэдгийг одоо ээж хүний өнцгөр харж 4 жил 5 жил тэмдэглэсэн бүх тэмдэглэлээ ийм нэгэн ном болгож та хэдтэй хүргэсэн байгаа. Тэгээд магадгүй Японд цэцэрлэгийн арга барилыг сонирхож байгаа хүмүүс болон удахгүй Японд шинэ хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбогдуулан хүүхдээ анх удаа цэцэрлэг төгөх гэж байгаа ээж аавууд байх юм бол Японд цэцэрлэгийн талаар ерөнхийн нэг тэр уур амьсгалыг мэдрүүлэх энэ номыг мань худалдан аваарай. Японд бол над руу одоо инстаграмаар мань холбогдоод шуудан гарах боломжтой. Монголд болохоор интерномд зарагдаж байгаа. За ингээд дараагийн дугаар болтлоо. Түр бай бай.